мэдээллийн технологийн хичээлийн 6 боловсруулах агуулгын хүрээнд PaintNet програм дээр бичвэр дүрс объектод эффект оруулах талаар хичээл оруулъя. За хамгийн эхлээд бичвэрийг хэрхэн яаж гоё харагдуулах дүрс энд эффектийн талаар товчхон зөвлөгөө өгье. За одоо бидний үндсэн фон давхарга маань нэг давхарга байна. За энэ давхаргандаа бүгдээрээ энэ давхаргаан хар өнгөөр төлөхөд нь будаад за энэ өнгөн дээрээ бичвэр оруулнаа. Бичвэр оруулахдаа T үсгэн дээр дараад өнгөн цагаанаар бичих өнгөн маань цагаан. За эндээс одоо бичих бичвэрийн хэлбэр загварыг сонгоно. Хэлбэр загвараа сонгоно. Айтаахан өргөн дүү загвар эдгээр сонгох юм бол дараа нь бичвэр маань гоё харагдах болно. За ингээд бүгдээ Монгол гэсэн бичиж үзье. Монгол гэдэг. За энэ бичвэрээ голлуулж ингэж байрлуулад одоо энэ дээр шинэ давхарга оруулаад энэ дээр яг үхээр бирээ сонгоод бирэх өргөнийг сонгоно. Тохируулна. Арай өргөн сонгуул дараа нь эффект оруулахад гоё харагдана. Та нар өөрсдийнхөө хүснээ ямар ч өнгө сонгож үсгэн дээр ингэж бодож болно. Багшны бас ингээд энэ шар өнгөийг ингээд зориуд яаж харагдах нь гэдгийг ингээд оруулаад өгчээ. За ингэсний дараагаар яах вэ гэхээр Effects руу ороод за Blur гэж командыг сонгоод Gauss-ийн Blur гэж энд өнгөний гэрэл объектын гэрэл өнгөийг зохицуулдаг хэрэгсэл байгаа. За энийг радиусыг ингээд за ингэж харагдах тийм. Ингэж харагдчихэ. Эндээс өөрөө тэгээд ямар загвар хэлбэр нь та бүхэнд таалагдчихээн тэндээс сонгоод за багшд нь энд бол их боломжтой санагдаад 72 радиусын 72 за окей. За ингэчээд одоо яах вэ гэхээр layer руу ороод layer properties гээд за энийг та бүхэн мэдж байгаа. Энэ хэрэгслийг энд blend mode гэж энэ өнгөний тохиргоо хийдэг хэрэгслүүд байгаа. За эндээс за darken гэдэг. За ингэж харагдчих darken гэдэг нь тийм. За дараагаар нь негатон гэдэг. Энэ их зүгээр харагдаж яах юм тийм. За ингээд зүгээр харагдчихаа. Difference гэдэг энэ гээд тохируулаад чөлөөрөө ингэж наа. Тэгээд аль таалагдж байгаа сонгоод энийг тэгээд сурагчид хаана яаж хэрэглэх вэ гэхээр өөрсдийнхөө хийж байгаа бүтээлч даалгавар дээр бүтээлч даалгавраа гоё загвар дизайнтай бичвэрээр чимээ гэх юм бол
энийг хадгалж яваад зураг хэлбэрээр нь хадгалаад тастаж аваад бүтээлч даалгавруудаа ашиглаж болно гэсэн санаа нэгдүгээр санаа юм шүү хүүхдүүдээ. За энэ даалгаврыг багшийн дагаад хийж туршиж үзээрэй. За дараагийнх нь даалгавар багш нь нэг сурагчид та бүхэнтэйгээ бас нэг даалгавар хийж хамтран хийж гүйцэтгэе. За шинэ хуудас нэгээд за шинэ хуудасны маань өргөн за болно. Өргөн нь 800 өндөр нь 600 пиксел. За энэ дээр шууд хийж гүйцэтгэе. Багш энэ дээр ямар даалгавар хийж гүйцэтгэх гэж юм гэхээр би нэг шилэн бөмбөлөг байна гэж төсөөлөөд тэр шилэн бөмбөлөгөндөө гялдсан гоё тунгалаг өнгө оруулахыг хичээгээд тэгээд үүнд нь сүүдэр оруулъя гэж. За би яг ногоон өнгө сонгоо явчих багш. За үндсэн фон дэвсгэр өнгө ногооноор сонгоод та нар өөрсдөө бүдгэн ногоон өнгөнийхөө юунаас өөрсдөө сонгоод явчаарай. За шинэ давхарга нэгээд энэ давхарган дээр одоо нэг шилэн бөмбөлөг зурна гэсэн шүү дээ багш. За дугуй тойрог идэвхжүүлдэг. Дугуй тойрог аваад за энэ нэг та нартай шийт төвчөндөр зараад зурна. Шийт төвчөндөр дарахгүй бол яах вүлээ? Зөөрн дугуй гарантай. Тийм учраас ингээд ийм дугуй тойрог зурлаа. За дугуй тойрогонд одоо багш энэ дээр л үйлдэлүүдээ бүх үйлдэлээ хийнэ. За анхааралтай хараад дагаад хийгээрэй хүүхдүүд. За шинэ давхраг нэгээд одоо энэ дэм багш хар өнгө сонгоод биер сонгоно. Биер нэлээ өргөн аваа явчих. Бас энэ дугуй тойрогийнхоо нөгөө шилэн бөмбөлгийнхөө радиустай бас харьцуулсан байдлаар харна те. За 100-аар за болно. За одоо зурх өнгө маань хараар байна. Зурх өнгө маань хар. Туслах өнгө цагаан. Маус хоёр дээр дараад ингээд зурчихна. За ингээд дахиад энэ дээрээ явах вөхөр эффектсээ хийгээд Гауссын бүлүүр рүү ороод Гауссын бүлүүргээд за одоо энд өнгөний усалтаа хийж өгнө. Ингээд за 150 болно гэж үзчихээ тий. За 150 одоо дахиад яах вэ? Дахиад өнгөний усалт хийж өгье. За давхраг нэгээд шинэ давхрагын дараа түрүүн чинь биенийхээ өргөнийг бид нэр 100-аар явуулсан тий. Одоо тэгэхээр нарийсгаад за 50-аар одоо 50-аар хар өнгөөр дахиад зураад дахиад хар өнгөөр ингэж зураад энэ зураасны өргөн нарийн эднэр бол нэг уусалт хийгээд өнгөөр зохицуулчих учраас энэ дээр бол өргөн нарийн болцлоо эднэр гэж сурагчид та нар бол тэгж сэтгэл зовох юмгүй ингээд зурчих. За дахиад өнгөний уусалт шингээлт хийж өгнө бүлүүрсгээд Гауссын бүлүүргээд за энд болох бахаа. За одоо дахиад шинэ давхраг нэгээд нөгөө гялзуулж харагдах гоё тол харагдаж явах шүү дээ биднэрт. Тэгэхээр толгой нэлээ өргөндөө. За 90. За болно. Тол маань цагаан гялзаа энэ шааргийн шилэн бөмбөлгөө гялзуулж харагдуулах гэдэг байгаа шүү дээ. За энэ за одоо дахиад эффект рүү ороод бүлүүрс Гауссын бүлүүр. За энэ дээр за энд одоо гялзуулж харагдуулна. Хүүхдүүд та нар өөрсдөө гоё загвар дизайнтай хийгээрэй. Багш нь одоо ингээд за энэ ингээд за энэ гялзуулж харагдах толбой ингэж гялзуулж харагдуулах үйлдэлээ ингээд хийчихлээ. За одоо дахиад
давхарга нээгээд одоо биднэрт сүүдэр хэрэгтэй. Тэгэхээр за лер давхарга 6-гаа ингээд нэлээ олон хэдэн давхарга нээсэн учраас давхарга 6-гаа нэр өгье. Олон давхарганд сүлд нь бодлохгүй тул за сүүдэр гэд нэр өгөөд одоо сүүдэр гэсэн давхаргаа суур хаан өнгөнийхөө дээд талд нь авчиж яагаад за ингээ байрлуулсан. Одоо багш нь ингээд move selection pixel гэдэг энэ объектыг зөөж шилжүүлдэг товчлуур дараад за одоо ингээд бидний нөгөө шилэн бөмбөлөгний маань юу гарч ийн сүүдэр нь ингэж гарч ирэх юм аа гэсэн санаа юудж байгаа. За тэгээ сүүдрийн багш нь ингэж байрлуулад эндээ юу хийх вэ одоо сүүдрийн гаргаж өгнө. Сүүдрийн гаргаж өгөхийн тулд багш нь дүрслэхийн тулд хар өнгөө дахиж сонгоод хар өнгөөрөө яваад будаад за ингэж юм. Одоо энэ өнгөө бид нэ яах вэ гэхээр gradient уусалт хийж өгье. За төвөөсөө ингэж шингээсэн цацруулсан энэ уусалтыг шингээд за энэ дээр тунгалаг гэдгийг зааж өгөөд за тэгээд ингээд ингээд за энийг одоо та нар өөрсдөө яаж өгмөр гэнэ гэдгийг нөхдөд өөрсдөө сонгоорой. За эндээсээ дахиад effect рүү ороод бүлүүрсгээд Gauss-ын бүлүүр хийж өгөөд за энд одоо уусалт хийж өгнө дөө. Яаж сүдрээ харагдуулмаар байна гэдгээ боцолоод за багш нь бол ингээд 154 150 за 150-ын радиустойгоор сүдрийг ингээд хийчихье гэсэн санаа төрж байна. Ингээд окей гээд за ингээд тулсан дурга маань ингээд гүйцэд боллоо гэж үзэх юм бол контрол D үлэн зогсоогоод за төгсгөлд нь яах вэ гэхээр нэг давхарга болгож шалгах уу бүгдийг олон давхаргаар нь хадгалах уу. Тэгээ одоо эднэрийг яах ёстой вэ? Бүх давхаргаа нэгтгэх чинь нэг зураг болгоод хадгалъя гэдэг нэгтгээд ингээд хийсэн бүтээлч даалгавар хамгийн сүүлд нь одоо хадгалах үйлдэлээ CS заман зааж өгөөд за шаар гэж нэр өгөөд за өргөтгөлөө өөрсдөө сонгодог ингээд GPG энэ дээр халивгаар нь сонгосон ижил за өөрийнх нь панелын өөрийнх нь өргөтгөлийг сонгоё. Save төвчөн дээр дараад за хадгалах процесс явагдаж байна. Окей. За ингээд даалгавраа гүйцэтгээд дуслаа. Та бүхэн багшийнхаа энэ заасан хичээлийг болцоо боломжоор ашиглан гэртээ хийж гүйцэтгээрэй. Аман сайн цаг ирээд хичээл эхлэхээр 9-р ангийн мэдээллийн технологийн сурах бичгийн 35-аас 48 дугаар хуудсанд бас сонирхолтой пантнетийн хичээлүүд байгаа шүү. Мэдээллийн технологийн багш нартайгаа хамтран хийж туршиж үзээрэй. Анхаарал тавьсан сурагчид та бүхэнд баярлалаа.